Тэгэхээр Хятадын эдийн засаг Америкийн нэгдсэн улстай худалдааны зөрчилтөй байсан ч гэсэн энэ оны эхний 2 сард хүлээлтээс давсан үр дүнтэй гарлаа. Тэгвэл Хятадын гадаад худалдааны нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг CNBC-ийн мэдэг маа одоо та бүхэнд өргөнө өглөөний мэндэ мэддэг. Өглөөний мэнд. Бүгд найрамд Хятад ард улсын гайлийн байгууллагаас мигмар гарагт гаргасан мэдээлэлээр бол 1-р болоод 2-р сарын нийлбэр дүнгээр улсын худалдааны ашиг нь 213.62 тэрбум долларт хүрч түүхэнд хамгийн өндөр түвшиндээ хүрлээ. За энэ нь бол шинжээчдийн хамгаалж байсан 179.6 тэрбум Америк доллароос давсан үзүүлэлттэй үр дүн юм. Тэгэхээр экспортын үзүүлэлт өмнөх оны мөн үеэс 21.8% өссөн бол импорт харин 19.8% нэмэгдсэн юм дүнтэй гарсан байна. Хятадын эрх баригч сар шинийн баярын нөлөөллийг арилгах зорилгоор эхний 2 сарын мэдээллийг нэгтгэж гаргадаг ийм уламжлалтай. Энэ удаагийн өсөлт ч гэсэн одоо дэлхийн 2 дахь том эдийн засаг Америкийн нэгдсэн улстай худалдааны зөрчилтэй байгаа ч гэсэн тэсвэртэй байгааг нөгөө талаараа харуулж өгсөн ийм үзүүлэлт боллоо. Тэгэхээр Америкийн нэгдсэн улстай хийх худалдааны эргэлтийн талаар асууя да ер нь ямархуу өөрчлөлт ажиглагдаж байгаа вэ? Мөн Америкийн гайлын татварын нөхцөл ер нь одоогийн байдлаар Хятадтай харьцуулахад ямар байгаа гэсэн үг? Тэгэхээр Хятадын засгийн газрын мэдээлэлээр бол Америкийн нэгдсэн улстай хийсэн худалдааны эргэлт одоо өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол 16.9% буурч 88.22 тэрбум Америк долларт хүрсэн байна. За энийг Европын холбоо болоод ASEAN-тэй хийсэн худалдааны өсөлттэй харьцуулах юм боломжтой л да. Тухайлх юм бол ASEAN-тэй хийсэн худалдаа 20.3%-аар, Европын холбоотой хийсэн худалдаа 19.9%-аар тус өссөн юм дүнтэй гарсан. За харин гайлийн татварын хувьд бол Америкийн нэгдсэн улсын дээд шүүх олон улсын онцгой байдлын эдийн засгийн хүчний тухай хуулийн дагуу тогтоосон татварыг хүчингүй болгосноор Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдох Америкийн нэгдсэн улсын гайлийн татвар дэлхийн хэмжээнд 10% түвшинд ийм үлдсэн. Гэхдээ 1974 оны худалдааны тухай хуулийн 301-р зүйл болоод 1962 оны худалдааг өргөжүүлэх тухай хуулийн 232-р зүйлийн дагуу авсан өмнөх татварууд хүчин төгөлдөр одоо үйлчилсэн хിവэрэ байгаа. Тэгэхээр China Briefing Group-ийн үзэж байгаагаар бол одоо мөрдөгдөж байгаа олон төрлийн татварын улмаас Америкийн нэгдсэн улс руу тээвэрлэж байгаа Хятадын олон бараа бүтээгдэхүүнд ногдох татварын хувь хэмжээ 30% хүрсэн. За энэ одоо 30%-тай илүү ийм ойрхон байгаа энэ хിവэрэ байгаа энэ үзүүлэлт бол дэлхийн аль ч улсаас хамгийн өндөр ийм татвар болж байгаа юм. Тэгвэл ер нь энэхүү эдийн засгийн гол үзүүлэлтүүд ярьж байлаа тэгвэл ер нь цаашдаа ямар үр дагавар нь ямар байх юм бэ? Одоо Бээжингийн зүгээс бол ойрын хугацаанд эдийн засгаа эрчимжүүлэх, дэмжих бодлого хэрэгжүүлэх одоо ямар арга хэмжээ авах одоо мэдээлэл байна. Эдийн засгийн хувьд инфляц 2-р сард 1.3%-аар өссөн. За энэ үзүүлэлт бол шинжээчдийн 1.8% таамаглалаас харьцангуй давсан юм үзүүлэлт болсон. Pinpoint Asset Management Group-ийн мэдээлснээр бол энэ өсөлтийг сар шинийн баярын үеийн зарцуулалттай холбоотой байж болзошгүй гэж ингэж үзэж байгаа. За тэгвэл бас экспортын хүчтэй гүйцэтгэл болоод Бээжингийн 2 чуулган гэсэн нөгөө энэ сард хийсэн томоохон хурлаар тогтоосон 4.5-аас 5% өсөлтийн зорилт бол ойрын хугацаанд нэмэлт урамшууллын буюу эдийн засаг дотоод хэрэглээг дэмжих чиглэлээр бодлого хөгжүүлэх, хэрэгжүүлэх магадлал маш бага байгааг нөгөө талаараа илэрхийлж байна. Тэгэхээр манай улсын нийт экспортын 80 гаруй хувийг бүгд найрамдах Хятад ард улс буюу манай урд хөрш дангаараа бүрдүүлдэг учраас энэ улсын одоо гадаад худалдааны идэвхжил ялангуяа түүхийн эдгээрэлт бол одоо Монголын эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлөх юм хүчин зүйл болдог онцлогтой. Тэгэхээр бүгд найрамдах Хятад ард улсын худалдааны бодлогын өөрчлөлт бол манай улсын уул уурхайн салбарын орлого болоод бас төсвийн орлогын төсөөлөлд маш их чухал ач холбогдолтой мэдээлэл учраас өнөө өглөө энэ мэдээг та бүхэнд хүргэлээ. Тэглэв яах вэ? Баярлалаа. Тэгвэл Хятадын эдийн засгийн дараагийн төлөв байдлыг бид энэ сарын сүүлээр болох Америкийн нэгдсэн улс болон Хятадын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаас харж болохоор байгаа. CNBC-г бол та бүхэнд энэхүү одоо айлчлалыг өргөн хэрэг хүрээнд дамжуулан үзүүлнэ. Харин цагаан ордын мэдээлснээр Дональд Трамп 3 дугаар сарын 31-ээс 4 сарын 2-ны өдрүүдэд Бээжин хотноо айлчлахаар ийм товтой байна.